Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонд багийн малчид улсын хурлын сонгуулийн санал хураалтанд идэвхтэй оролцжээ. Тухайлбал Гунга Баатарынх энэ удаагийн сонгуульд эртнээс бэлтгэж айл сагаалтаараа саналаа өгсөн байна. Төрөө дээдлэхийн зэрэгцээ малч ухаан өв соёлоо тээж машин техник гэлгүй морио унаад ирж байгаа нь инэ. Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, үр хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө иргэн бүр хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг тэрээр хэлж байлаа. Иргэнийхээ үүргийг хүлээж хондоо сонгуулаа өгөх ирчээд байна. Тэгээ бид нар одоо найл хөршөөрөө ирээд бүгдээр ингээд уриалаад одоо саналаа өгөх гээд ирчээд байж байна. Одоо тэгэл бас энэ жилийн онцлогоос болж бүгдээрээ бас нэг морь малтаа ирээд тий. Одоо тэгээ дандаа нэг машин тэрэг унаад өгөхөд гэхгүй хэсгийн ороо руу морьтой ирээд бүгдээрээ ингээд уриалаад бас нэг Монгол ахуйгаа одоо юу хинт сурчлах гэх юм уу одоо тийм байдлаасаа харагдах байдлаасаа гээд ирээд саналаа өгж байна. Манай хэсэг нь болохоор 341 сонгогчтой байгаа. Энэ бол эдгээр насны сонгогчд илүү идэвхтэй оролцож байна.